За сайн байна уу? Намайг Мөнх хот хавхтай Нинж Баатар гэдэг. Би Монгол банкны хууль эрх зүйн газар тахлах хуульчаар ажилладаг. Тэгээ ер нь бага бахасаа санхүүгийн салбарт нэг бол хууль зүйн салбарт ажиллана. Хуульч болно эсвэл эрх зүйч санхүүч болно гэж боддог гэсэн. Тэгсэн чинь одоо ингээд банк санхүүгийн салбарт тэгээ тэр тусмаа одоо банк санхүүгийн салбарын бодлого тодорхойлдог байгууллагад ингээд хуульчаар ажиллаж байгаадаа үргэлж одоо баярлж байдаг. 2013 онд МОС-ийн хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлэр төгссөн. За тэгээд нэг жил сургуультай ажиллаж байгаад тэгээд Монгол банкнд 2014 оны 6 сарын 2-ны өдөр буюу Монгол банкны 90 жилийн өдөр яг ажилтан болж орж ирж байсан. Тэгээд тухайн үед орж ирчээд Монгол банкны 90 жил болж байгаа гэдгийг сонсоод тэгээд хүмүүсийн уур амьсгал маш гоё өндөр ингээд юм байсан. Тэгээд тэрийг сонсчоод өөртөө маш их бэлэгшээгээд баярлаад ингээд хүлээж авч ирсэн. За Монгол Улсын нийгмийн эдийн засгийн хөгжил банк санхүүгийн салбарын хууль тогтоомжийг шинжлэх шаардлагыг хүрээнд бол 1992 оны 7 дугаар сард Монгол банкны тухайн үеийн ерөнхийлөгч Малун Жамцгой ерөнхийлөгчийн тушаалаар Монгол банкнд хууль эрх зүйн нэгжийг бол байгуулсан. За тэгээд тухайн үедээ бол тамгын газрын харьяанд бол байгуулагдчихсэн. За гэхдээ одоо бол хууль эрх зүйн газар нь бие даасан газар болоод ингээд олон эрх зүйн шинтгэлүүдийг банк санхүүгийн салбарт бол хийгээд явж байгаа. За тэгээд энэ сайхан хамт олонны нэг болж ингээд ажиллагаараа бол би бол бахархаж явд юм аа. За миний хамгийн анхны ажилласан хуулийн төсөл бол үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл байсан. За энэ нь өөрөө төлбөрийн системийн харилцааг зохицуулах бие даасан анхны хуулийн төсөл байсан учраас байсан. Тэгээд дээрээс нь маш том хэмжээний одоо зохицуулт бүхий хуулийн төсөл байсан. За тэгээд энэ дээр судалгаагаа маш удаан хийсэн бид нар. Тэгээд судалгаагаа одоо ажлын хэсгийн гишүүд маань маш удаан хийсэн, маш олон удаа хэлэлцсэн. За тэгээд төлбөрийн системийн харилцаанд оролцдог одоо бүх салбарын мэргэжилтнүүдийг цуглуулж байгаад бас нэлээд олон удаа хэлэлцсэн. Хууль зүйн байнгын хороотой, эдийн засгийн байнгын хороотой, хууль зүйн яамтай бас нэгт ажилласан. За тэгээд энэ бол маш их хугацаа авсан хуулийн төсөл байсан юм байна. Хамгийн анх нөгөө төлбөрийн системийн хууль маань их хурлаар батлагдаад улсын хурлын дарга ингээл аалах цохол тэгэл хуулийн төсөл маань батлагдлаа гэж санал өгсөн гишүүдийн тоо ингээл гарсан чинь надад нэг тийм айгүй юм том юм хийсэн юм шиг юм мэдрэмж төрсөн. Тэгээд ингээл ажлынхаа хэсгийн гишүүд рүү харсан чинь бүгдөө ингээл инээч гисэн. Тэгэл манай ерөнхийлөгч нараас хажууд сууж ирсэн. Тэгэл ерөнхийлөгч нүрэлгээ харсан чинь бас ингээл инээсэн. Тэгэл бүгдөө ингээд нэг том ажлын ард гараад тэгээд үндэсний төлбөрийн систем гэдэг энэ одоо салбарыг зохицуулалттай ингээд бие даасан зохицуулалттай болгож батлуулж байсан тэр мөчийг юм дурсамжтай юм байна. Монгол банкн дээр би хуульчаар ажилласны хувьд бол практик одоо хуулийн хийдэг бүхэл мэргэжлийн үйл ажиллагаанд оролцохоос гадна би дээрээс нь өөрийгөө байнга хөгжүүлж одоо судалгаа шинжилгээ хийж дээрээс нь бас бодлогын түвшинд одоо ажилладаг. Мөн одоо залуу хүний хувьд бол сурч боловсрохыг бол Монгол банкнаас дэмждэг. Одоо жишээлбэл би 2019 онд Австралийн засгийн газрын тэтгэлгээр Мельбурний их сургуулийн хууль зүйн сургуульд бол мастер хамгаалаад ирсэн. Тэгээд сургуулаа төгсөж ирээд ингээд Монгол банкнд үргэлжлүүлээд ажиллаж байгаа. Хэдийгээр би шууд гараад ингээд иргэнд одоо ингээд өнөөдөр ингээд асуудлыг шийдэж өгж байгаа биш ч гэсэн миний хийсэн ажил одоо улс орны эдийн засаг ирээдүйд за тэгээд ард иргэдэд одоо эерэг үр дагавартай болж очиж байгаа гэж би итгэдэг учраас энэ ажлаа хийхдээ ингээд байнга өөрийгөө хурцлж байнга одоо талархалтай тэрэндээ ингээд талархалтай хандаж тэгээд одоо миний хийж байгаа бичиж байгаа одоо хуулийн төсөл болгож бичиж байгаа эсвэл судалгааны ажил болгож бичиж байгаа эсвэл магадгүй одоо шүүхэд нэхэмжлэлтэй тайлбар болгож бичиж байгаа энэ үг үйлдвэр болгон цаанаа үр дагавартай гэж бодож одоо эерэг үр дагавар үүсгэхийн төлөө би дандаа бодож ингэж ажилладаг. Миний ажилласан он жилүүдэд бол одоо энэ 10 жилийн хугацаанд ажилласан байна. Одоо 100 жилийн тохиожийн тэгээд бас энэ айн басгон дээр ингээд хийсэн бүтээсэн ажлаа ингээд бодоход энэ он жилүүдэд маш гоё хамт олонтой. За тэгээд дээрээс нь одоо нийгэмд болоод бодлогын түвшний маш олон гоё ажлууд дээр орж ажиллаж, олон сайхан хүмүүстэй ажиллаж гэж юу бодож байна. За 2024 онд Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсч бэхжсэний 100 жилийн тохиож байна. За тэгээд Монгол банкны нийт хамт олондоо болон нийт банкууруудаа за тэгээд банкар үйлчлүүлдэг бүх одоо иргэдтэй баярын мэнд хүргье.